хүний бодол, хүний хувь заяа. Өмнөх үг. Энэхүү номыг бичихдээ зохиолч Джеймс Аллен нэгэн эртний сургаалаас авчээ. Тэр сургаал иймэрхүү байна. Хүн зүрхэндээ юу бодно? Тэр нь тийм байдаг. Энэ үгс богино боловч агуулга нь гүн. Бодол бол хүний амьдралыг бүтээдэг гол хүч. Хүн өөрийнхөө бодлоор өөрийгөө бүтээдэг. Джеймс Алленийн номдоо нэг л зорилго тавьсан. Уншигчдад бодол санаагаа хянаж, өөрийн амьдралаа ухамсартайгаар бүтээх чадварыг олгох. Энэ бол зүгээр нэг онол биш. Энэ бол амьдралд хэрэгжүүл болох практик мэрэгэн ухаан. Нэгдүгээр бүлэг. Бодол, хувь, заяаны эзэн. Хүний оюун санаа бол цэцэрлэгтэй адил. Энэ цэцэрлэгийг хүн өөрөө ухамсартайгаар арчлах боломжтой. Харин хэрэв хайхрамжгүй орхивол мэдлгүйгээр ургасан хог ургамал дүр. Аль ч тохиолдолд цэцэрлэгт ямар нэгэн зүйл ургах нь дамжиггүй. Хог ургамал ч юм уу, жимсний мод ч юм уу нэгэн заавал байх болно. Хүн өөрийнхөө бодлын цэцэрлэгийг арчлан ажиллах юм бол зохистой хэрэгтэй бодлын үрийг суулгаж болно. Ийм хүн удалгүй гайхамшигт зүйл ажиглаж эхэлнэ. Дотроо ургуулсан бодол нь гадна ертөнцид ямар нөлөө үзүүлж байгааг харна. Хүн бол бодлынхоо бүтээгч. Хүний зан чанар бол тооцоол санамсаргүй явдал биш. Харин хүн өөрөө боддог бодлосоо үүдэлтэй. Зовлонч, баяр баясгаланч хоёул хүнийхээ дотроо сурган гардаг. Гадны ертөнц дотоод бодлын тусгал билээ. Хүн бол дарлагтагч зовлонтой оршинол биш. Хүн бол өөрийнхөө бодол, хүсэл тэмүүлэл, дурлал зэрэг нарийн хүчнүүдийн эзэн. Тэдгээр хүчийг зөв чиглүүлж чадах хүн л жинхэнэ эрх чөлөөтэй байдаг. Хувь заяа бол хүнд гинэт унах зүйл биш. Хувь заяа бол хүний өөрийн бодлоос ургаж хөгжиж хэлбэрчдэг. Хүн зовход бодол нь тэгшгүй байна. Хүн амжилтад хүрэхэд бодол нь зөв. Энэ бол хатуу боловч үнэн дүрм. Хүн өөрийгөө өөрчлөхийг хүсвэл нэн эхэлж бодлоо өөрчлөх хэрэгтэй. Энэ л бүхний эхлэл. Хоёрдугаар бүлэг. Бодол ба зан чанар. Хүний зан чанар нь урт хугацааны туршид тэр хүн ямар зүйл бодож, ямар зүйлийг эрхэмлэж ирсний үр дүн. Нэг дэх бодол нь зан чанарт нөлөөлнө. Нэг дэх зан нь хоёр дахь бодолд нөлөөлнө. Тэгж давтагдаж хүний зан чанар хэлбэрчдэг. Сайн бодол, сайн үйлдэл нь хизээч муу жимс өгдөггүй. Муу бодол, муу үйлдэл нь хизээч сайн жимс өгдөггүй. Энэ бол байгалийн хатуу дүрм. Жимсний мод яг тийм. Алин модноос лэр авах боломжгүй. Хүн олон удаа зогтоо гадаад нөхцөл байдлаа бурууддаг. Ажил муу орон зай хүнд хүмүүс дайсагнал гэх мэт. Гэвч жинхэнэ шалтгаан нь дотроо байдаг. Хүний дотоод ертөнц нь гадаад ертөнцийг бүтээдэг. Энэ үннийг ойлгосон хүн буруутгах хэнийг ч олохгүй. Учир нь бүх зүйл өөрийнхөөс эхэлдэг гэдгийг мэдэх болно. Тэр үед хүн жинхэнэ хүч чадлаа олж авна. Яагаад гэвэл гадаад зүйлийг өөрчлөх нь хүнд байдаг. Харин өөрийнхөө бодлыг өөрчлөх нь хүний гарт байдаг. Муу зан чанар нь удаан хугацааны туршид тэрслүү сөрөг, буруу бодлоос тогтдог. Харин сайн зан чанар нь төвчээр инэрл ухаалаг бодлоос тогтдог. Хүн хүсэл зоригтойгоо бодлоо эрх зүйн цэгт залах юм бол зан чанар нь аяндаа хувирч эхэлнэ. Ямар ч хүн бүрэн сайн байж болно. Ямар ч хүн өөрийгөө дахин бүтээж болно. Гэхдээ энэ ажил гаднаас биш дотноос эхэлнэ. 3 дугаар бүлэг. Бодол ба эрүүл мэнд. Хүний биеийн эрүүл мэнд нь бодол санааны нөлөөнд ихэд байдаг. Цэвэр тайван, баяр хөөрт бодол нь биеийг эрүүлдэг. Харин айдас, уйгуныг, хилэн атаа жөтөө зэрэг сөрөг бодол нь биеийг сулруулдаг. Олон хүн биеийн өвчнөөхөө шалтгааныг гаднаас хайдаг. Агаар муу хоол тохиромжгүй нян орж ирсэн гэх мэт. Гэвч ихэнх тохиолдолд үндсэн шалтгаан нь оюун санааны байдалд байдаг. Архаг уйгуныг нь биед хорт нөлөөтэй. Байнгын айдас нь зүрх судасны тогтолцоог сулруулдаг. Хилэнцэд бодол нь ходоодны хүчилтгалд нэмдэг. Эсвэргээрээ тайван, баяр хөөртэй найдвар дүүрэн байдал нь биеийг эдгэрүүлэх хүчтэй байдаг. Хөгжилтэй нийгэм чин сэтгэлийн баяр баясгал нь хамгийн сайн юм. Хүн өөрийгөө эрүүл байлгахыг хүсэж байгаа бол нэн эхэлж бодлоо эмчлэх хэрэгтэй. Би энэ оюун санааны тусгал. Тайван оюун, тайван бие. Өөртөө тогтвортой бодол нь хүнийг насандаа тэнхээтэй, эрч хүчтэй байлгадаг. Хүн ядрах үедээ заримдаа хэлдэг, би туйлдаж байна. Гэвч ихэнх ядаргаа нь ихэнхдээ биеийн бус оюун санааны. Уйгуныг хоосон санаа зовнил ирээдүйн айдас эдгээр нь хамгийн их ядрахдаг. Харин хүн зоригтой, баяртай оюун санаагаар ажилдаг бол ядрахгүй урагш тэмүүлдэг. Бодлоо арчлах нь биеийг арчлахаас чухал. Дотоод ертөнцийн гадаад биеийг залж авдаг. 4-р бүлэг. Бодол ба нөхцөл байдал. Хүн ихэвчлэн нөхцөл байдлаа буруутгадаг. Ядуурлаас болж, ойр орчноосоо болж, засгийн газраас болж, хувь тавилангаас болж бүтэхгүй байна гэж боддог. Гэвч нөхцөл байдал бол хүний гол асуудал биш. Хоёр хүн яг ижил нөхцөл байгаад нэг нь амжилтад хүрч нөгөө нь бүтлгүйдэг.
Тэдний ялгаа нь гадаад нөхцөл биш, дотоод бодол байна. Хүн зовлонд нөхцөл байгаа нь тэрхүү нөхцөлд харгалзах бодол санаатай байсны үр дүн юм. Энэ үннийг ойлгоход хэцүү. Учир нь хүн өөрийн бодлоо ажиглах нь тийм хэлбэр биш. Гэхдээ энэ дүрм үргэлжид ажилдаг. Бөөр суурьтай хүн нөхцөл байдлаасаа зүхтаахыг оролддоггүй. Тэр нөхцөл байдлаасаа суралцдаг. Нөхцөл байдал нь түүний зан чанарыг харуулдаг тол мэд. Тэр тол дотроо өөрийгөө харж заш залруулдаг. Ядуу хүн бол зүгээр л мөнгөгүй хүн биш. Ядуу бодолтой хүн. Ядуу бодол гэдэг нь хомс сэтгэлгээ хязгаарлагдмал харааг хэлдэг. Харин баян бодолтой хүн нөөц боломж хомс үе чарах замаа олдог. Нөхцөл байдал хязээ нэгэн цагт солигдно. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөхөөс өмнө хүний бодол өөрчлөгдөх ёстой. Энэ дарааллыг урвуулж болохгүй. Хүн эхэлж бодлоо өөрчилбөл нөхцөл байдал нь дагаад өөрчлөгдөнө. Амжилттай хүмүүс нөхцөл байдлаа хянаж чаддаг. Учир нь тэд бодлоо хянаж чаддаг. Нөхцөл байдлаар хянагддаг хүмүүс бодлоо хянаж чаддаггүй. 5 дугаар бүлэг. Бодол ба зорилго. Бодол дангаараа хангалтгүй. Бодол нь тодорхой зорилготой нэгдэх ёстой. Зорилгогүй бодол нь замгүй газар тэнд явсан хүн шиг. Хол явах боловч хаашаа явж байгаагаа мэддэггүй. Хүн амьдралдаа тодорхой нэг зорилгоо олох ёстой. Тэр зорилгоо бодлынхоо гол цэг болгох ёстой. Байнгын зорилгогүй хүн санамсаргүй байдлаар ажиллаж, санамсаргүй байдлаар алддаг. Тэр хүн нь нэг удаа нэг зорилгыг дараа нь өөр зорилгыг хөөдөг. Юу ч бүтлгүйдэг. Хамгийн зайлшгүй байдлаар хийх ажил гэж нэрлэвэл хүн нэн эхэлж өөрийнхөө гол зорилгыг тодорхойлох ёстой. Тэр зорилго нь ямар байх ёстой вэ? Хүний чадвар, сонирхол, дотоод хүсэлтэд нийцсэн байх ёстой. Дараа нь тэр зорилгод хүрэхийн тулд бодлыг зөв чиглүүлэх хэрэгтэй. Замдаасаа тодгор тохиолдоход хүн ухрах ёсгүй. Тухайн саад нь хүнийг өөрийнхөө дутагдлыг харуулж байгаа болно. Тэр дутагдлаа засаад дахин урагш тэмүүлэх ёстой. Жинхэнэ зорилготой хүн бүтлгүүдлийг эцсийн хариу гэж хүлээн зөвшөөрдөггүй. Тэр хүн туршлага хуримтлуулж дахин оролд. 1001 удаа унаад 1 удаа босно. Зорилтод бодол нь нэг тийш чиглэсэн усны урсгал шиг. Тэр урсгал нь хамгийн хатуу чулууг чагалж чадна. Харин зорилгогүй бодол нь газрын гадаргуу дээр таарч буй бороо шиг. Хааж нэвтрэхгүй, хааж нийлэхгүй. 6 дугаар бүлэг. Бодол ба амжилт. Амжилт бол хүнд огт санамсаргүй байдлаар тохиодог зүйл биш. Амжилт бол хүний бодол, үйлдэл, зан чанарын байгалийн үр дагавар. Ажил олохгүй байгаа хүн хөвчлэн хэлдэг боломж алга. Гэвч тэр хүн боломжоор дүүрсэн ертөнцид амьдарч байна. Тэр хүний харааны хязгаар нь боломжийг харахыг нь зогсоож байна. Амжилтанд хүрсэн хүмүүс нийтлэг нэг зүйлтэй байдаг. Тэд хүссэн зүйлдээ бодлоо тогтоон барьдаг. Тэд бэрхшээлийг шалтгаан болгодоггүй. Тэд нөхцөл байдлаас хамааралгүйгээр урагш тэмүүлдэг. Зайлшгүй тэмдэглэх зүйл амжилт бол зүгээр гадаад баялаг биш. Амжилт бол хүний дотоод өсөлт. Хүн зорилготой хүрэхийн тулд шаардлагатай зан чанарыг хөгжүүлэх үйл явц нь жинхэнэ амжилт юм. Хүн зөв бодол, зөв үйлдэлийг байнга давтаж байвал жижиг амжилтаас том амжилт руу аяндаа очдог. Шат бүхий авирал шиг. Нэг шатаас нэг нөгөөдөө. Үсрэлт биш, доктортой хөдөлгөөн. Хожигдсон хүн ихэнхдээ амжилтад хүрсэн хүнийг харж тэр азтай байна гэдэг. Гэвч тэр азан жил, 10 жилийн бодол хүчин чармайл төвчээрийн үр дүн юм. Гаднаас харахад нэг шөнийн амжилт мэт харагдах нь доор нь олон жилийн хатуу ажлыг нуудаг. Амжилт хүсдэг хүн бүр нэг асуулт өөрөөсөө асуух хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүний бодол санаа ямар байдаг вэ? Тэдний зан чанар ямар байдаг вэ? Тэр бодол санаа тэр зан чанарыг өөртөө хөгжүүлэх замыг нээдэг. 7 дугаар бүлэг. Бодол ба алсын харааны хүч. Мөрөөдөл, алсын харааны хүч нь хүний бодлын хамгийн дээд илрэл. Агуу бүтээн байгуулалтын цаана эхэлж нэгэн мөрөөдөл байдаг. Агуу зохиол бүтээлийн цаана эхэлж нэгэн алсын харааны зураглал байдаг. Хүн зөвхөн одоогийн нөхцөлд хязгаарлагдах шаардлагагүй. Хүн ирээдүйгээ зурж тэр зургийн дагуу алхах боломжтой. Энэ бол хүний нэг онцгой чадвар юм. Гэвч мөрөөдөл нь зүгээр мөрөөдөл хэвээр хизээ нэгэн цагт баярт хийсвэр зүйл болчихвол хэрэггүй. Мөрөөдөл нь зорилго болох, зорилго нь үйлдэл болох ёстой. Энэ гурав холбоосгүй бол хоосон мөрөөдлийн цацрал үлдэнэ. Иймд хүн мөрөөдлийнхөө хамт хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Тэр төлөвлөгөөний дагуу өдөр бүр алхах ёстой. Тэгвэл мөрөөдөл аажмаар бод байдал болж хувирдаг. Дэлхийн түүхийг харвал агуу бүтээлч хүмүүс нийтлэг нэгэн шинж чанартай байсан. Тэд хязгаарлагдмал нөхцөлд ч гэсэн хязгааргүй мөрөөдөлтэй байсан. Гадаад нөхцөл байдал тэдний дотоод алсын харааг устгаж чадаагүй. Мөрөөдөл нь хүний хамгийн гэрэлт бодол. Тэр гэрлийг унтраах нь тэр хүний ирээдүйг унтраах юм. 8 дугаар бүлэг.
50 оюун санааны нандин эрдэнэ. 50 оюун санаа бол мэрэгэн ухааны дэд илрэл. Хүн удаан хугацааны туршид өөрийгөө хянаж, бодлоо засаж, зан чанараа эмгцлэн ажилласны үр дүнд 50 оюун санааг болдог. 50 хүн гэдэг нь залгуу хүн биш. 50 хүн гэдэг нь гаднах шуугин, хямрал нь түүний дотоод байдлыг хөдөлгөж чаддаггүй хүн юм. Гадаад нөхцөл байдал ямар ч байсан тэр хүн дотроо тогтвортой байдаг. Ийм 50 байдал нь хийсвэрлэлтэй адилгаж болохгүй. 50 хүн ертөнцид идэвхтэй оролцдог. Гэхдээ тэр идэвхтэй оролцохдоо оюун санааныхаа 50 байдлыг алддаггүй. Хүмүүс 50 хүний дэргэд байхад аяндаа амардаг. Учир нь 50 байдал нь хүчтэй нөлөөтэй. Тэр нөлөө дэргэд байгаа хүмүүс тардаг. Дэлхийн хамгийн чухал асуудал бол 50 оюун санааны дутагдал. Хүмүүс санаа зовлогоо стресс зовлонгоор дүүрсэн байдаг. Эдгээрийн үнд нь хянаж чаддаггүй бодол байдаг. Бодлоо хянах чадвар нь 50 байдлын их сурвалж. Бодлоо хянаж чаддаг хүн ертөнцийн альч нөхцөл тогтвор суурьтай байж чадна. Тэр хүн гуниг живдэггүй, баяр баясгалангаар хэтрэхгүй. Тэр хүн жинхэнэ тэнцвэрт байдлыг олсон. 50 оюун санааг олох нь дотоод амьдрал дээр хийдэг хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тэр нандин эрднийг олсон хүн аз жаргалтай. Дүгнэлт. Джеймс Аллен энэ номын дүгнэлтийг нэг өгүүлбэрт багтааж болно. Хүний бодол нь хүний хувь заяаг тодорхойлдог. Энэ үнэн сонсоход хялбар. Гэвч ойлгоход хэрэгжүүлэхэд насан туршийн хичээл зүтгэл шаарддаг. Хүн өдөр бүр өөрийнхөө бодлыг ажиглах, засах, сайжруулах ажлыг хийх хэрэгтэй. Уншигч та энэ номыг унших замаар нэгэн чухал алхмыг хийсэн. Одоо тэр алхмаа цааш нь үргэлжлүүлэх ажил таны гарт байна. Бодол нь чиний. Хувь заяа нь чиний.